төсөл ажлын хичээл дээр бид нар ямар сэдв судлах вэ гэдгийг сонгож ярилцсан. За юм сонгоно. Түрүүний төсөл ажлын хичээл дээр бид нар ямар сэдв үзсэн бэлээ? Тийм ээ, дахны тухай судалсан тийм үү? Дахыг яаж хийх юм бэ? Яаж үйлдвэрлэдэг, юугаар хийх, анх хизээ үүсгэн гэдэг зөндөө их мэдэж авсан байх гэж бодож байна багш нь. Зөндөө их мэдэж авсан уу? Авсан. За тэгвэл одоо бүгдээрээ өнөөдөр төсөл дэсныхаа дараагийн хичээл дээр ямар сэдв судлах вэ? Гэдгээ ярилцсан. За нэгдүгээр нь ямар сэдвээр судлах уу? Санал ямар байна? Хүүхдүүд саналаа ярина. За эхлээд ямар сэдвээр судалмаар санагдаж байна? Гэр саналаа ярих уу? За баярлалаа ихэ. За нэгт нь хоггүй орчин гэж. За хоггүй орчин. За хоггүй орчин гэж. За хоггүй орчин. За өөр саналтай юм байна уу? За батарей дээр хэлээрэй. Ногоон байгалийн талаар судлаа. За ногоон байгалийн талаар судлаа гэж. Ногоон байгаль. Ногоон байгаль. За тийш тулга хэлээд харагдсан. Халдвар төвчний талаар. За халдвар төвчний талаар судлаа гэж. Халдвар төвчний талаар. За өөр. За хүстэй хэлээрэй. Усны талаар. За усны талаар. Ус. За дөрөвт нь ус. За тавдугаарт нь. За онож хэлээ. Замын гасны. Замын гасны бас хэлээ. За ингээд одоо сэдв хилээд байвал бид нар яг хилээд. Одоо энэ бидний бичсэн сэдвүүд за багш нар ямарсан 5 хэв сэдв биччихлээ. За энэ 5 сэдв 5-аар бид нар тулгымцсан асуудлууд мөн үү? Мөн. За тэгвэл энэ 5 сэдвийг бид нар судлахгүй шүү дээ. Одоо бид нар хүн юу төсөл дэсний хичээл 3 цаг авах үлдсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ 3 цаг нэг л сэдв судлана. Нэг л сэдв судлана. Та нарын бодлоор энэ 5 сэдв дотроос хамгийн одоо бидний өмнө тулгамдсан хамгийн судалмаар энэ сэдвийн та нар алийг гэж бодож байна. Саналаа хураалган багштай. За санал хураалгаа. За хоггүй орчин дээр хэдэн хүн байна? За илүү гараа өгөөрэй. За хэдэн хүн байна? За энэ хоггүй орчныг судлах гэсэн хэдэн хүн байна? За илүү хэлээрэй хэдэн хүн байна? 11. За 11 хүн байна. Тийм ээ 11 хүн байна. 11 хүн байна. За ногоон байгалыг судлах гэсэн хэдэн хүн байна вэ? За гараа өгөөрэй. Ногоон байгалыг судлах. За хэдэн хүн байна? Тоолоо хэлээрэй. За 8 байна. Ногоон байгалыг судлах гэсэн хэд байна гэж юм? 8. За халдвар төвчнийг судлах гэсэн хүн байна уу? За нэг л хүн байна. Тоолоо биш. За нэг л хүн байна. За усыг судлах гэсэн хүн байна уу? Ус сэдвийг судлах гэсэн хүн. 15 хүн байна. Тийм ээ 15 хүн байна. За 15 хүн байна. За замын гасыг судлах гэсэн хүн байна уу? За нэг л хүн байна. За тэгвэл нэг л хүн байна. За тэгвэл бид нар энэ 5 сэдв дээр санал авлаа тийм ээ? Санал авсан чинь одоо хамгийн санал авсан сэдв нь юу вэ? Ус гэсэн сэдв байна. Тийм ээ ус гэсэн сэдв байна. За тэгвэл бүгдээрээ дараагийн одоо энэ бидний төсөл дэсний хичээлээр ямар сэдвийг судлахаар болов? Ус сэдвийг судлахаар боллоо. За тэгвэл багш нь ус гэсэн сэдвийг судлахаар болжээ гэж. За ус. За тэгвэл энэ ус гэсэн сэдвээ за аль талаас нь судлуул та нар сонирхолтой авах бол. За энэ хэлээрэй саналаа. За ус гэсэн сэдвийг. За анууч хэлээрэй. За усыг яаж хамгаалах вэ? За хамгаалах талаас нь судлая гэж байна. За хамгаалъя гэж байна. За дараа нь. За усыг хэлээрэй. Ус яагаад бохирддаг? За усны ямар талаас нь бохирдлын талаар тийм ээ? Ус яагаад яах вэ? Бохирддаг вэ? Бохирдол. За дараа нь зурдаа. Усны нөөцийн талаар. Усны нөөцийн талаар. Нөөц. Усны нөөц гэж байна. За дараа нь өөр. За мэдээ багштай хэлээ. Усны хэрэглээний талаар. Хэрэглээний талаар. Усыг яаж хэрэглэх вэ? Хэрэглээний талаар судлаа гэж байна. За дараа нь өөр. За тулах хэлчих байна. Усны эрүүл мэндийн. Усны эрүүл мэндийн талаар судлаа гэж байна. За одоо болно. Бид
ямар ч байсан бүгдээрээ багаараа ярилцаад хэдэн талаас нь судалгаа болов? Өөр нэгэн санд байна уу? За материалын нэрээ та. Усны төрөлтүүд юм. Усны төрлийн талаар тийм ээ? Ус ямар төрөлтэй байдаг юм бэ гэдэг талаар яг судлаа гэж тийм үү? За тэгвэл ямар ч байсан багуудаараа энэ усыг эрүүл мэнд. Усны одоо хүний эрүүл мэндэд ус ямар хэрэгтэй байдаг тийм ээ? За усыг бид нар одоо яаж яах вэ? Хамгаалах юм бэ? За усны төрөл ямар төрөл байдаг юм? За усыг яагаад бохирдуулаад байгаа юм? За усны нөөц дэлхий дээр ямар байгаа? Манай Монгол улсад ямар байгаа? За усыг яаж хэрэглүүл бид нар зөв зохистой хэрэглэх юм бэ гэх. Энэ талаас нь бид нар багууд одоо юу яах вэ? Мэдээлэл яах вэ? Цуглуулж бэлтгэнэ шүү. За яа, цуглуулж бэлтгэнэ. За тэгээд яагаад та нар усыг судлахаар болов? Усыг судлаа гэж бодсон бэ? За ус гэсэн сэдвээр сандаа өгсөн хэлдэ. За усыг тулах хэлээд та. Ус яагаад гэвэл дэлхийд ховорж байгаа учраас. Ус яагаад гэвэл дэлхийд яг ховорж байгаа учраас судлаа гэж. За ануу чи хэлээ. Хүн амьтыг гэж ус ховорж байгаа учраас. Ус хүн амьтыг гэсэд усны хэрэглээ яасан? Маш их хэссэн тийм үү? Тэгэхээр ч усны хэрэглээ ус ховордож байгаа. За алтан шагаа багштай хэл. Хамтан мотор үүсэл тэгээд нэг ус бохирдож байгаа. Ус одоо манай улсад том үйлдвэр яг үүсээд тэгээд тэрүүгээрээ нөө усыг яг маш хэрэглээд усын аж байгаа гэж байна. Ховордож байгаа гэж байна. Хурдуулаад ховордож байгаа гэж. За өөр яагаад усыг яагсан судлаа гэж бодсон. За минь намайг хэлээ. Усны хэрэглээ ихсэж байгаа болох. За усны хэрэглээ маш их ихсэж байгаа учраас судлаа гэж яг бодсон гэж. Тэгэхээр өшөө усны тухай усны айгүй сонирхолтой ийм мэдээлэл бас байдаг юм байл шүү дээ. Та нарыг би сонссон байх гэж бодож байна. Нөгөө Японы нэг эрдэмтэд судалсан ус мэдээлэл яадаг гэсэн мэдээ. Гой мэдээлэл дамжуулдаг гэх тийм ээ. Муухай үг хэлбэл муухай мэдээллийн ус яадаг гэсэн. Хадгалаад авчдаг гэсэн тийм ээ. Тэрийг та нар сонсч ирсэн үү? Тэрийг ингээд сонсохоор усыг судалмаар санагдаж байгаа гэдэг. Тэр их гоё яагаад. За тэгвэл бүгдээрээ дараагийн цагийн хичээлээр багштай баг бол нөгөө дөрвөн багаараа л ажиллана. Заяа. Дөрвөн баг. Энэ одоо усны энэ талаараа энэ талаас нь усны тахаа судлаарай. Өшөө өөртөө сонирхоод өшөө илүү мэдээлэл бас судалж явах болно. Гэхдээ мэдээллийг бид хаараас авдаг гэдэг интернетээс авна, өөр сонир сэтгүүлээс авч чадна. Мэдээллээс авна тийм ээ. За өөр ээжээсээ яг авна, өөр хамс авдаг тийм. Хамчуудаас бас авдаг тийм ээ. Өөр багшаасаа номынсан бас сууж болох уу? Ингээд олон талаас нь мэдээллийг бас авч болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ олон талаас нь ингээд судлаад ингээд мэдээлэлээ цуглуулаарай. Мэдээлэлээ цуглуулахдаа багийн дарга нар судалгаагаа хийгээд хэн ямар хүүхэд аль талаас нь мэдээлэл судлах вэ гэдгээ хуваараа сайн хийгээрэй мэдүү. Хуваараа хийгээд тэгээд хэнд ямар даалгавар өгсөн бэ гэдгээ сайн яах вэ? Тэмдэглээд тэгээ явцынхаа үнэлгээг хийгээд явах шүү. Явцын үнэлгээг хийх чинь юу хэлээ хэлтэй багийн дараа явцын үнэлгээг хийх юу гэсэн үг вэ? За батэрэг хэлээ. Одоо хүүхдийн одоо ингээд багийн дараагаас хураалсан мэдээлүүд таны мөхөн одоо юу яа тэгвэл нөө явцын үнэлгээг чи юу гэсэн үг вэ? Ингээд юу яаш штэ. Таны багийн хүүхдүүд чинь мэдээлэл яах вэ? Цуглуулна. Чи даалгавар өгөх үү? Тэр чи биелүүлэх үү? Биелүүлдэг үү гэдгийг яах вэ? Тэмдэглээ хийгээ явна штэ. Тэмдэглээ хийгээд яв. Тэгээд цуглуулсан мэдээлэлээ бид нар дараагийн цагийн хичээлээр яах ёстой вэ? Хоорондоо багаараа яах вэ? Ярилцсан тийм ээ, сандаа яах вэ? Солилцсон тийм үү? За энийг тэр зэрэг оролцож байна гэдгийг бас бүртгээд явах ёстой тийм үү? За ийм байна. За ингээд дараагийн цагийн хичээлдээ сайн бэлдээрэй. За юу? Хүүхдүүдээ. Юу яасан цэцэг вэ нөө? Батсан цэцэг. Яа батсан бол?
болоо. Энэ цэцэг усгүй бол хэд хоноо татдгийг. Мэдгүй. Хэд хоног усахгүй бол хатдаг үлээ. Нэг хоногт бол цэцэг бол байж идэг штэ. 2-3 хоногын бол дулаан орчин цэцэг яачдаг үлээ. Хатчихдаг. Цэцэг хатдаг гэсэн чи яаж байгаа гэсэн үг юм? Үгж байгаа гэсэн үг. Тийм ээ. Цэцэг чи өөрөө ямар биетэй лээ? Амьд биетэй. Тийм үү? Амьд биетэй. За тэгвэл бид нэр усгүйгээр ингэж байж чадах уу? Хэд хоног бол гэж бодож байна та нар? Нэг хон чадах уу? Чадахгүй юу? Нэг бол яах вэ? Хончин тийм ээ. Нэг бол хончин. А нэгээс олон хоног байж чадах уу та нар? Чадахгүй. Ус бол хүнд биднэрт маш их яах вэ? Хэрэгтэй. За тэгвэл бүгдээрээ та нар бодоорой. Усгүй бол яах вэ? Нэг төсөөлөд боддоо. Усгүй бол яах вэ? За бүгдээрээ төсөөлөд бодоод нүдэ анаад. Бүр усгүй байна. Тэгээ гадаа амар яах вэ? Халуун байна гэд. Халуун бүр 30 градусын юм халуунтай. Тэгээ чиний ойр орчинд ямар ч ус байхгүй байна гэд боддоо. За төсөөлөд бодоод багш та. За хулан ямар байна? Ямар төсөөлөд юу гэж төсөөлөд чамд? Ингээд нөгөө амар ус мэс ширэгдэн тэгээд нөгөө хурс мөс модцаад ингээд ганцхан ямар ч тийм амар сэтгэл төрлөө. Амар усан байна гэсэн сэтгэл төрлөө тийм ээ. За цэлмэ хэлээд тахтаа багш та. Түлд нэг ч амтан нэг ч урамсгүй тэгээд би өөрөө хатаж өгч ийн гэж төрсөн. За нэг ч амтан урмал байхгүй тэгээд би өөрөө яаж ийн юм хатаж өгч ийн гэж төсөөллөө гэж. За тулга Ямар ч горих байхгүй тэгээд бүү илсэн зүйл түүч байхгүй. элсэн зүйл тэгээ юу ч яах гол гар байхгүй гэж төсөөллөө. За хүслээ. Би ганцаараа тэгээд ойр хавьд ямар ч гол горих байхгүй өөрөө уус хайх гээд өөрөө хүчээрээ зүтгэж чинь. Ус олох гээд байдаг хүчээрээ яах вэ? Зүтгэж чинь гэж. За хог хүчээр. Нөгөө ямар ч өвс нөгөө байхгүй тэгээд нөгөө мод ургамал нөгөө ингээд шарлаад тэгээд өгч байгаа тэгээд гадаа амар халуун мөртлөө шорогоор шууж байгаа гэсэн. Гадаа амар халуун. Тэгээ халуун шороогоор яаж юм гэж юм. Шуурч. За ингэв нэ. Би нөгөө гангаж болж юм тэгээ ус байхгүй дэлхий дээр ус байхгүй гэж бас Ган гациг болж ин ус байхгүй байх гэж яах вэ? Төсөөллөө гэж. За өөр саналаа төсөөллөө хэлэх хүн байна уу? За батарейд хэлээ. Миний бодол ус гойр байхгүй бие маань хатаад хатсан бургаснаас өөр юм байхгүй ам хат юм гэж бодсон. За хатсан бургаснаас өөр юм байхгүй ам амар яах вэ? Хатлаа гэж яах вэ? Төсөөллөө гэж. Тэгвэл та нарын төсөөлөл ямар санагдсан бэ? Амар. Юу нь бол тийм амар газар байна гэж төсөөлсөн чинь юу бодогдсон бэ? Ямар бодол төрсөн бэ? Тийм амар байна гэж бодсон чинь усгүй. Тэгээ бүх газар хатцсан, амар халуун, ургамал ногоо байхгүй бүгд хатаад өгсөн ийм газар байна гэж бодсон чинь та нар юу бодсон бэ? Чам усаа хайрладаг байжтэй гэж бодсон уу? Тийм сэтгэл төрсөн үү? Хэрвээ усаа хайрлаад гамтаа хэрэглээд усаа бохирдуулахгүй цэвэр байлгаж исэн бол ус ингээд ширгэж алга болох байсан уу? Үгүй. Усаа хайрладаг байжтэй гэж яах вэ? Бодсон гэж юм. За тэгвэл усны тухай ийм сонирхолтой мэдээллүүд яах вэ? Байдгийн байна. Усны тухай сонирхолтой мэдээлэл. За бид нар тэгвэл усгүйгээр өөрөөсөө байж чадахгүй нэ тийм ээ? Ургамал амтан ч гэсэн усгүйгээр байж бас яах вэ? Чадахгүй шүү дээ. За тэгээ хүн чинь ер нь хүний бие дээд хувийг юу эзэлдэг гэж байгаа лээ? Ус эзэлдэг. Энийг бид бас нодлын нэг хичээл дээр үтсэн тийм ээ? Үтсэн. За жишээлбэл хүний бие цусны хэдэн ус байдаг гэсэн бэ? Сонсноо. Одоо хүний биеэр цус унсаж байгаа тийм ээ? Цусны хэдэн хувь нь ус байдаг гэлээ?
80 биш ээ. Йоо 90% нь ус байдаг гэж байгаа. 90% нь яг ус байдаг гэж байгаа. За бид нар булчин байгаа тийм ээ? Булчин байгаа. Булчингийн хэдэн хувь нь ус илээ? Оо 70% нь яг ус. За яс. Хүний бие яс байгаа тийм ээ? Ясны хэдэн хувь нь бас ус. Оо 28% нь яг ус гэж байгаа. За өөрийг тархины 70% нь ус байдаг гэж байгаа. Тэгвэл хүн бид нар чинь бүгдээрээ ерөөсөө уснаас яг бүтсэн байж тээ хүний бие чинь. Хүний биеийн бүх эд эрхтэнгүүд ус байдаг юм байна тийм ээ? Тэгээд энэ ус байхгүй хэрвээ гадаа чийгтэй агаар байхгүй ус байхгүй болчих юм бол мэдээж хүний биед байгаа ус яг багасаад ирнэ тийм үү? Тэгээ багасаад ирэхээр чинь мэдээж хүн усгүй болоод яг энэ ургамал амьтан шиг ингээд хатаж эхлэх нэ штэ тийм үү? За тэгвэл бид нар усаа заавал яах ёстой? Хайрч яах ёстой гинэ. За тэгээ тараа бидний одоо энэ мэддэг уснаас гадна манай энэ дэлхий дээр 240 гаруй төрлийн ийм ус байдаг гэж байна. За түүнээс тэр уснаас ерөөсөө бид нар ерөөсөө ганцхан усыг л яг мэддэг гэж байна. А эрдэмтэд тэгээ энэ усыг бас судалж байгаа юм байна. За ус бас туйлын ухаантай гэж байна. Ухаантай, эмзэг гэж байна. За хүнтэй адилхан ус ухаантай гэж байна. Усанд бас сүнс, сүлд байдаг гэж байна. Тэгээ маш эмзэг, гомдовтгоо гэж байна. Амархан гомддог гэж байна. Амархан яадаг гэж байна. Баярладаг гэж байна. За тэгээд тэр ус бол өөртөө тохиолдсон бүх юмыг ерөөсөө мартдаггүй гэнэ. Бид нар гол горхыг гатлаад гол горхон дээр очиод тоглоол явдаг тийм үү? Тэгвэл тэр та нарын тоглосон, гаталсан энэ бүгдийг чинь маш олон жилийн та нарын тэр усыг гатлаад гарсан энтрий чинь энэ ус яагаад байж хадгалаад яг байж идэг гэж байна. Хадгалаад байж идэг гэж байна. Тэр та нарын тухай одоо ус гатлаад гарсан энэ мэдээллийн тухай ингээ олон жил ингээд байж идэг гэж штэ. Тэгэхээр манай бас Монгол ёсонд усыг цэвэр ариун байлгахлаар зөндөө олон ёс байдаг тийм ээ? Ёс байдаг. Жишээлбэл бид нар усанд юу хийж болдгоо гэдэг үлээ? Цагаан эдээ хийж болохгүй, өөр цус хийж болохгүй. Усны ойр орцсон бие засч болохгүй, хог яах вэ? Хайж болохгүй гэх ийм Монголын зөндөө олон уламжлалт яхан ёсууд байдаг тийм үү? Хэрвээ та нар хог руу, гол руу жишээлбэл одоо гол дээр тоглож байгаад хог хайдаг ч юм уу, одоо ойр орчмод бие засчих юм бол тэр гол чамд яах нь вэ? Гомдох нь шүү дээ. Тэгээ одоо энэ хүүхэд одоо над руу ингээ хог хаяад намайг ингээ бохирдуулсан юм шүүгээд зөндөө олон жил ингээд мэдээлэл чи яагаад байж их нь хадгалаад яг байж идэг. Бас манай монголчууд бас ингэж ярьдаг штэ. Одоо зарим хүний биен дээр нь одоо янз бүрийн ингээ муухай юм энэ гарчдаг тийм ээ. Тэгэхээр яадаг вүлээ? Ус яг бохирдуулснаас яг болжээ. Усны ойр орчим бие зассан байна. Эсвэл хог хайсан байна гэдэг ингээд хэлдэг тийм үү? Тэгэхээр энэ бид нэр өөрөөсөө усыг маш хайрлаж, хүндэлж, хамгаалж байх ёстой юм байна. Ёстой юм бэ. За тэгээд өшөө та нарын усыг ийм ухаантай мундаг ингээ бодцохоор өшөө та нарын усны тухай зөндөө их юм мэдэж авмаар сэтгэл төрж ийн үгүй юу? Үрж байгаа үстэй тийм ээ. За тэгэх юм бол та нар юу яагаарай? Багш нь одоо бас түрүүний хичээл дээр бас бас хэлсэн байгаа. Энэ усныхаа талаар зөндөө олон мэдээллийг багаараа мэдээлэл яах вэ? Цуглуулад яах вэ? Ер нь өөрөөхөө бид нар энэ дэд сэдвүүдэд ингээд 6 дэд сэдвэд хуваацсан байгаа тийм ээ. Эннийхээ дагуу судлана. Өшөө өөрөө юу сонирхож байна? Тэр талаараа ингээд судлаад мэдээлэл яах вэ? Сайн цуглуулад яах вэ? Ирээрээ заа юу. Тэгээд дараагийн цагийн хичээлээр бүгдээрээ цуглуулсан мэдээллээсээ ингээд өөрийнхөө хоорондоо сонирхсан мэдээлэлээ солилцоод тэгээ усны тухай зөндөө олон мэдээлэл ийм мэдлэгтэй болох нь байна. Ингээ гэрийнхаа даалгаврыг сайн хийж ирээрэй заа юу. За багийн дарга нар юу яана? Багийнхаа гишүүдэд усныхаа мэдээллийн тухай хуваараа гаргаад хэнд ямар даалгавар өгсөн, одоо хизээ авчирж ирэх юм гээд энийгээ тодорхой яг хуваараа гаргаад
хүүхдүүдэд ямар даалгавар өгсөн энийгээ сайн тэмдэглэж яваарай. За юу? За. Ус гэсэн сэдв байгаа тийм ээ. За ус гэсэн сэдвийг өмнө бид нэр 2 цаг олсон байгаа шүү дээ тийм ээ. 2 цаг олсон байгаа. За эхний цаг дээр болохоор бид нар ямар сэдв сонгож авах вэ гэж сэдвийнхаа тухай ярилцаад ус гэдэг сэдвийг сонгож авсан тийм ээ. За яагаад сонгож авах болсон бэлээ энэ талаар хэн багштай хэлэх вэ? Ямар учраас бид нар ус гэсэн сэдвийг судлахаар болсон бэлээ. За мотивэд багштай хэлтэй. Яагаад гэвэл усны бохирдол ихсэж байгаа болохоор. За усны бохирдол ихсэж байгаа тийм ээ. За минь амар хэлээ. Усны хэрэглээ ихсэж байгаа болохоор. За усны хэрэглээ ихсэж байгаа тийм ээ. За амгалан баатар хэлээ. Ус дэлхийд ховордож байгаа. За ус дэлхийд ховордож байгаа. Хамгийн гол нь бид нар ус дэлхийд маш их ховордож байгаа. Усыг хүмүүс маш их бохирдуулж байгаа учраас ус гэсэн сэдвийг судлаа гэж сонгож авсан байгаа тийм ээ. За сэдвээ сонгоод авсан. За сэдвээ сонгож аваад багууд сэдв дээрээ дэд сэдвүүд хийсэн байгаа тийм ээ. Дэд сэдвүүд. За энэ танай баг ямар сэдв хийсэн инфрэшн чанар дугаар авчирч байна. Усны нөөц, усны хэрэглээ, усны эрүүл мэнд, ус бол гайхамшиг, ус таны гоо сайхан гэсэн 5 сэдвээр судалсан байгаа. За танай хамаг. Манай хамгийн том талаа ус таны гоо сайхан, усны үнцэн, усны эрүүл ахуйн, цэвэр ус гэж юу гэсэн 7 сэдв. За танай батэрэг. Манай болохоор усны нөөц, ус төвийн ухаантай бас эмзэг боц, усны гайхамшиг, уснаас үүдэлтэй халдвар төвчүүд, ус зөрүүлэлтийн учир шалтгаан гэсэн 5 сэдвээр байсан. За танай хэлээр анууч. Манай усны хэрэглээ, уснаа хэмнэлгээ, усны бохирдол, усны нөөц, усны сонин чанар, хүний биед усны идэлх хувь, бусад хүнийг эрүүл байлгах чадна, хүн баавал 8 дижитээр бодлоо. За 8 дижитээр батсан ба. За энийг бид нар түрүүний цагийн хичээлээр үзсэн байгаа тийм ээ сэдвээр. За тэгээд бидний өнөөдрийн хамгийн мэдээлэл бид нар цуглуулсан байгаа тийм ээ. Тэгээ өнөөдрийн хамгийн ихтэй хийх ажил болохоор мэдээллийн хоорондоо солилцсон. Би ямар мэдээлэл юуны тухай хатарч ирсэн билээгээ түрүүний цагийн хичээлээр багаараа ярилцаад бид нар мэдээлэл солилцсон байгаа тийм үү? За одоо болохоор бүгдээр анги дотор ингээ мэдээлэл солилцсон. Багш нь ингээ нэр дурдсан өгөхөд чанга тод дугаар багштай юуны тухай мэдээлэл цуглуулж ирсэн бэ? Тэр мэдээлэлээс юу ойлгосон бэ гэдгээ багштай хэлж өгнө. За яа. За энэ танай багаас хэлэх юм байна уу? За тодорхой хэлээ. Ямар мэдээлэл цуглуулж ирсэн? Дэлхийн усны нөөц юм байна. Дэлхийн усны нийт нөөц нь 1386 сая шог км бөгөөд 97.5%-ийг далайн дэлсийн мөсөн голын шимж 2.5%-ийг цэнгэл ус эзэлдэг. Үүнээс үүнээс яасан? Тэг бүхэл 100,000-ны 4%-ийг Монгол орны усны нөөц бүрдүүлдэг бөгөөд ашиглаж болох боломжтой нөөц нь 34.6 шог км. Үүнээс газар доор ус нь 6.1 шог км, гадрын ус нь 28.5 шог км. За инхрээд ямар мэдээлэл олгосон? Би болохоор эрүүл мэндийн талаар судалсан. Тэгээд хүмүүс хоол идэж байхдаа ус ууж болтоо 2-3 цагийн дараа ус уух хэрэгтэй гэдэг ийм мэдээлэл өгсөн. За сайн. За танаас. За тулаа ямар мэдээлэл олгосон? Хамгийн том талаа тахан талтай болж байгаа гэж байна. Тэгээд Францын газар нутгийн хамгийн том талаа ингээд тахан талтай болох. Мэдээлэл цуглуулж ирсэн юм. Хараацтай тийм ээ. За танаас өөр баярлалаа. Би болохоор ус гэж юу гэсэн сэдвийг зогсон байгаа. Энэ хоолгүй хороо хоёр чадлагч усгүй хоёр чамчаа. За энэ тухай мэдчих авсан байна. За Би юу гадаад 5 жилийн дотор гадаадын усны үнцний нэмэгдсэнийг энэ талаар мэдэж авсан. Усны үнцний нэмэгдсэн тухай судалсан байна тийм ээ. За анаач хэлээ танаас анаач. Би болохоор усны хэрэглээний талаар судалсан. Тэгээд усыг өдөрт дунджаар 1.5-аас 2 литр ууж ирсэн. Тэгээд хүс их гарсан усыг шууд хийгээж болтгоо. Энэ тухай мэдчих авсан байна тийм ээ.
За Баторгол юуны тухай мэдчих авсан бол Батөр. Хүний биеийн жингээ хэдэн хувийг ус эзэлдэг вэ гэж чинь. За юу гэж мэдчих авсан? За хэлээд хэдэн хувийг ус эзэлдэг юм байна уу? За дөнгөж ээжигээ эзэн үүсэж байгаа хүүхдийн эзлэг хувийн 95% нь ус эзэлдэг гэх. За. За нэг хүүхдийн 80% ус эзэлдэг гэх. За. Залуу хүний 60%. За ус эзэлдэг. За бүр настай хүний 50% ус эзэлдэг гэх. Тэгвэл хүн хөгшиг тусны усны хэмжээ нь яагаад их юм бэ? Багасаад ирдэг юм тийм ээ. За батарейд танаас за хулан юуны тухай мэдээд авчихсан бол хулан. За ямар нуур байдаг юм чи ямар нуурын тухай мэдэж авав? Энэ нуурын тухай мэдэж авсан юм. За сайн. За амар эдний юуны тухай мэдэж авсан бол Монголын хамгийн халуун шин хамгийн халуун аршины тухай мэдэж авсан юм тийм ээ. Шаргалзууд хамгийн халуун аршин гэж байна. За батарейд үйлээ. За усны тухай тийм ээ. Түүндээ ухаантай эмзэг бүтцтэй гэж мэдэж авсан гэж. За юу та нар ингээ усны тухай судалж байгаа та нарт маш их сонирхолтой санагдсан ийм сэдв байсан уу? Ямар сэдв байсан? Айгуу сонирхолтой бүр энэ ямар юм бэ гэж бүр гайхмаар. За хэлээ зөв чөлөөтэй хэлнэ. За хэлээ. Миний мэдгүй байсан шүү дээ. Энэ уус нуун олон мянган жилийн өмнөөс нь авч тиймсэн юм. Маш сонирхолтой мэдээлэл олж авсан биз дээ. За батарейд үйлээ. Уус интернетээс дамжуулж чаддаг. Энэ бас их сони биз тийм ээ. Ус хүний одоо гатлаад гарсан хүнийхээ мэдээллийг яаж гэсэн хадгалдаг гэсэн. Бүр маш удаан хугацаагаар хадгалдаг. Тэгээд тэр мэдээллийг цааш нь яах вэ? Дамжуулдаг гэсэн. Усанд гоохоо хэмж олно гэсэн үү? Оо гэсэн тийм ээ. Ус яах гэсэн чинь олддог гэсэн. Сайн мэдээлэл сайхан гоё үг хэлээд байгаа юм бол ус яадаг гэсэн. Амар бас сайн мэдээлэл цацдаг гэсэн тийм ээ. Энэ тухай бас түрүү бид нар ярьсан байгаа тийм ээ. За сайн. За тэгэхээр бид нар ерөнхийдөө энэ ус гэсэн сэдвийг сонгож судалсан болохоор янз бүрийн усны тухай байсан тийм ээ. За далай гэжсэн, нуур гэжсэн, мөрөн гэжсэн, гол гэжсэн. За тэгээд гудгийн ус гэдэг ингээд зөндөө олон усны тухай бид нар судалсан тийм ээ. За тэгэхээр багш таанах нь өгдүүлэхээр энэ зургууд авчихсан байна. Нуур далайгаас ямар хэмжээгээр ямар байдаг юм. За энэ бүсгэл нуурын зураг байна тийм ээ. Ерөнхийдөө нуур далай хоёр бол та нар ямар гэж бодож байна? Ижлүү өөрөө? Юугаараа өөр юм бэ? Хэмжээгээр яг өөр. Ер нь ингээ харахад бол далай нуур хоёр бол ингээ харахад бол цэлээс том ус харагдана тийм ээ. Гэхдээ далай бол яг маш том яг хэмжээтэй. Нуур бол далайгаас арай ямар жижиг юм. За ийм байна. За энэ далай нуур хоёрын ялгаа бол ийм. За энэ аршины тухай мэдээлэл түүхийд солилцсон тийм ээ. Аршин чинь зориулт нь юуны зориулттай тийм ээ. Янз бүрийн хүний дотор ихтгэл яг эмчилдэг тийм ээ. Манай хамгийн халуун ийм аршин бол шаргалзууд байдаг сая агаар гэдэг тийм үү. За тэгэхээр худгийн ус гэж яриад тийм үү. За худаг янз бүрийн худаг. Энэ одоо мотор усдаг худгийн ус байна энэ араа. За энэ худгийн ус. За өөр бид нар юуны тухай үзсэн бэлээ бас хүрхрээ ус бас хүрхрээ гэж яриадсан тийм үү. За хүрхрээ энэ хараа хүрхрээ. За энэ алтан ус гэж цөөрөн тийм ээ. Цөөрөн алтан ус гэдэг юм. За энэ ясаа. Энэ цөөрөн чинь энэ харахад бас энэ хэлбэрээр ингээд дургуй юутай адилхан байна уу? Юутай адилхан байна? Өөрийн дургуй. Гэхдээ цөөрөн гэхээр нуурнаас ямар вэ? Жижиг байна тийм ээ. За энэ ханаа хэлсэн тийм ээ. За энэ худгийн ус байна. Энэ одоо бид нар хорооллын айлд удаас
тусаадаг удаг байт тийм мэдээлэлтэй. За энэ доороо болохоор яаж газрын гүнээс гараараа ингээд дараад ингээд авдаг шүү дээ тийм ээ. Тэр удыг хаалнаа даа. Тэр удаг чи энэ ээж. За энэ доороо болохоор юу вэ нөө? Нуур байна тийм ээ. Бас нуур байна. За энэ юу вэ нөө? Гол байна. За голоос арай жоохон том юу гэдэг байгаа лээ? Нуур гэж байгаа шүү. Үгүй урсгал. Юу вэ? Урсгал бас голоос арай жоохон том юм. Мөрөн. Мөрөн гэдэг байгаа шүү. Мөрөн гэдэг. Мөрөн гэдэг. За энэ бас юу байна? Горгио. За ийм ялгаатай байна. За сайн байна. Мэдээлэл маш сайн мэдээж ирсэн байна тийм ээ. За одоо бүгдээрээ ингэж бид нар юу мэдээлэл цуглуулсан учраас одоо бүгдээрээ хамгийн гол нь бидний энэ цагийн хичээл дээр цуглуулсан мэдээлэлээр тайлбар яах вэ? Тайлбар. За тайлбараа тайлбар гэж байна. За тэгэхээр ингэж багш нь энэ цаасан дээр заяа. Нэг цаасан дээр ингэж цуглуулж ирсэн мэдээлэлээ одоо яг нөгөө ямар дэд зэтлэр баг багууд өөрсдөө дэд зэтлэр болоод цугласан байгаа шүү дээ. Яг тэр дэд зэтлэрээ цуглуулж ирсэн мэдээлэлээр энэ цаасан дээр яг нэг цаасан дээр наа. За энэ болохоор бидний нөгөө нэг мухтаг одоо бид нар мэдээлэлээр мухтаг ажиллаж шүү дээ. Тийм ээ? Мухтаг ажиллаж байгаа. Энийгээ бид нар мухтаг ажиллуулах гэж нэрлэнэ өнөөдрийн хичээлээр байна. Тэгээд энэ өөрсдийнхөө судалсан 8 дэд зэтлээс илүү бас сэдв өөрөө сонирхолтой сэдвүүд хүүхдүүд олоод ирсэн байгаа тийм ээ. Тэр сэдвээ яг гоо. Тэр мэдлэгээ зарал мэдлэг болдог болгоо ажиллуулаад илүү өөр одоо олж ирээгүй багийнхаа нэгээ зарна. За нэг юу нэр. За нэг энэ цаасан байна. Нэг энэ цаасан дээр бид нар энэ мэдээлэл цуглуулж явцгаа хаагур явж яаж мэдээлэл цуглуулсан энийгээ дотоод зургаар баримтжуулсан байгаа тийм ээ. За тэрийгээ тайлбар хичээд энэ дээрээ бас яг наа. За тэгээ энэ явцдаа бид нар бас усны үйлдвэртэй танилцсан байгаа шүү дээ тийм ээ. Тэр талаараа зураг бас аваад ирсэн байх гэж багш нь бодож байна. Тэр зураг энэ дээрээ тэгээ мэдээлэл цуглуулахдаа хаанаас авсан бэлээ? Хаана явж байгаа? Интернетээс яг авсан өөр хаанаас авсан? Өөр хаанаас мэдээлэл. За номын санд яг суусан өөр. Ээж компьютерээр яг энэ цуглуулж явж байхдаа та нар мэдээлэл зуржуулсан байна тийм ээ. Тэр зурнуудаа тайлбар хичээд энэ дээрээ наа. Заяа. За ингэж багаараа ажиллаа. Эцэг дүүд дүүдээ гомдоо нааж байгаа нааш тийм ээ. За ингэж.
Яана. Энэ нэг цаасан дээр юуг нааж байгаа зураг. Нэг хэсгээр хуваалцах маа. Энд зураг наа.
яг ийм юм байгаа аа. Энэ чимээ байх та. Наахаа наач байна. Энэ башид. Надад бич багтаа баг зураг ажиллана. Аач багтаа дараа гоо. Багаас нөгөө багийнхаа хийсэн нөгөө энэ мэдгийнхаа мухсыг ажиллах нэг уддаг чирэгтэй шүү дээ. За танай багаас хин гэх юм. За байж чадлаа. За танаас хин гэх юм. За бактери тугаараа. Утга за. За одоо юуны мэдээлэл зуулуулж ирсэн энэ талаараа довчхон мэдээлэл хийгээд манай ийм зүйлээр ингэж зуулуулж ирсэн ингээд мэдээлэл хийгээд тэгээд зарах юм аа яагаад за тулаг гасна. За анамч гараа. За тавчханд очих яа. Сая мэдээ бодсон учраас чаа тодгоо тавчханд очих наашаа авч байгаа. Эхлээд сурдаг багч байж юм байна. За энэ зогсож байгаа. За тийм. Манай болохоор сэдвүүдээ уусын зүгээр усын эрүүл мэндийн усын эрүүл усны үйлчлэл ус танигаа хамгийн гол ийм сэдвүүдээр хасарга. Энэ болохоор манай сурлага болон усны үйлдвэртэй явж танилцах гэхдээ мэдээлэл идрээ олж хэрэгтэй ахуулсан энэ зураг мэдээлэл байна. Одоо энэ зураг зурдаа мэдээлэл шалгалт мэдээлэл солилцож ярьж байгаа. Энэ ган зураг мэдээлэл энэ танилцж байна. Энэ зурлагын авчирсан мэдээлэлтэй танилцж байгаа. Энэ усны үйлдвэрийн гадаа багаар авахсан зураг юм байна. Энэ инксорийн авчирсан мэдээлэлтэй танилцж байна. Энэ болохоор гурлаа хүснэг авчирсан мэдээлэл энэ зураг. За тэгээ танай баг юу нутагт чинь зарах ямар мэдээлэлүүд байгаа. Энд байж байгаа. Ус гойжуулсан ус хомсдож байгаа энэ талдаа энэ энэ болохоор Монголын нийт хүн амын 50-74% усны стресстэй гэсэн юм хэлдэг байгаа.
Энэ усны хэмжээнд Энэ ус цэвэршүүлэгч аппарат юм тий. Энэ усны шүүлтөр ус цэвэршүүлэх аппарат бол ийм жижигхэн ийм хоёр хастай юм жижигхэн ном маяг юм. Энэ бусад багаас энэ дээр сонирхож байгаа юм мэдээлэл байх юм бол эднийхээс яг худалдаж аав. Худалдаж авахдаа нэг ийм стакан усаар нэг мэдээлэл аав. Эдний багаас байгаа энэ мэдээллээс юу яах сонирхолтой манай баг авъя гэсэн сонирхож байгаа баг байна. Та бүгдээр намайг хараад сонсч та. За энэ нэгдүгээр эдний зарж байгаа мэдээлэл нь болохоор энэ усны хомсдлын тухай мэдээлэл байна. Ус дэлхийд ямар учраас яагаад ховдсон бэ гэдгийг хомсдлын тухай мэдээлэл байна. Хоёрдугаар нь болохоор манай орны хүмүүсийн 50-74% нь стресстэй байгаа гинэ усны талаар стресстэй байгаа гэж. Ус ховор энэ говьрын бол ус айгүй ховор байгаа шүү дээ тийм ээ. Худаг ховортой ус ховортой энэ талаар бичсэн мэдээлэл. Энэ нэг тийм цомлоосон энэ жижигхэн ном нь болохоор усны шүүлтүр хаана хаагур зарагддгийг ямар шүүлтүр сайн байдгийг гэдэг энэ талаар мэдээс ийм 3 мэдээлэл эднийд байгаа юм байна. Энэ 3 мэдээлэлээс та нараас авах энэ багийн энэ мэдээллийг бид нэр сонирхож чинь судалж үзмээр байна гэд авах юм сонирхолтой баг байна уу? Эдний багаас авах. Байвал энэ мэдээллийг авъя гэд. За хэлээрэй. Байна уу? Анууч танаас энэ мэдээллүүдээс нь авах. Танад энэ гуруула байгаа мó? Байхгүй мэдээлэл байна уу танад? Аль нь вэ? Аль энэ үү? Усны шүүлтүр үү? Энийг танах авах юм. За тэгвэл нэг ийм мэдээллийг нэг ийм стакан усаар сольж авах штеп. Тэгээ нэг стакан усаа авчирч байгаа нэг мэдээлэл авах юм байна. За танах бас заах юм аа мэдээлэл гэж. За чи энийг юу болоод байгаа юм. За дараа нь худаг. Энийг мэдээлэл авах. За танаа. Өчиг бодох болсон дээр сэлэн бүрний ховорж байгаа талаар дээр том үйлдвэрүүд байна. Тэрний талаар мэдлэг бодох болсон дээр. За. Тэгээд дараа мэдлэг бодох болсон бүрхрээний зургууд. Мэдлэг бодох болсон дээр бас хэр их ус хэрэгтэй вэ гэж. Тэр гэсэн. За ийм 3 мэдээлэл тавьчаад байгаа юм байна. Мэдлэг бодлого болон дээр. Энэ дээрээс танаас бас авах алийг авч судлах вэ гэсэн юм сонирх зургаас нь бас авч болох юм байна. Төрөл бүрийн 6 төрлийн хүрхрээний зураг байгаа юм биш үү? Тэр хүрхрээний зураг байхгүй цуглуулж олж амжаагүй багууд нь зургийг бас авч болох юм байна. За энэ тулгын юу мэдээлэлээс алийг авмаар байна уу? Аль багт нь аль хэрэгтэй байна уу? Багаараа ярьж байгаад авч болно шүү дээ. Зөвхөн энэ багийн ярьж байгаа тайлбар хийж байгаа хүн биш. Та нар өөртөө ярьж байгаа манайх энийг авъя гэж багаараа ярьж байгаад авч болно. За энэ 3 мэдээлэлээс авах алийг авах. Дөрөвдгийг авъя. Бүрхрээний зургийг бүтнээр нь зарах юм уу, нэгээр нь зарах юм уу? За эднээс ус нөгөө эрүүл мэндэд хэр зэрэг ус ууж яаж хэрэглэх вэ гэдэг талыг авчихсан. Бүрхрийн танах бүтнээр нь зарах юм уу, ширхгээр нь сайжрах зарах юм уу? Бүтнээр нь зарна гэж байна. Бүтнээр нь авах юм уу? Бүтнээр нь дэвний баг авъя гэдэг. Тэднийх бас авъя гэдэг. Танах ч айгүй хүн тэднийх бүр айгүй олон авъя гэдэгтэй. Аль нь зарах юм? Бүхлээр нэ? Ширхгээр нь зарах юм уу? Ширхгээр нь зарна гэдэг танаа багийнхаа. Тэгэхээр чи хайчж байгаа зарна гэсэн үг шүү дээ. Ширхгээр нь зарахаар авах юм уу? Танах авах юм уу? Алийг авах бай. Дөрөвдгийн энийг нөө? Энийг нөө? Энийг үү? Хотод нь үү? За эдгээр тэгвэл танаа нэг баяж авсан танаа нэг стандартаа усаар энэ танаа баяж чи энийг авч ийн. Нэг стандартаа усаар ийш нөгөө өгнө. Энийг авъя. За танаа алийг авах бай. Одоо энэ үргэлжлээ. Энийг авах. За тэгвэл танаа нэг ус өгөх нь шүү. Нэг стандартаа. За энийг авах. За тэгээ энэ бүгд болчихсон. За баяж. За одоо батарей дөө. За скэлдэ юу бол юу бинти болтал болтоо хийгээд. За энийг яавал. За батарей дөө тайлбар. Манай гол студио хатабар тэгээд усны гайхамшиг усны мэд уснаас үүдэлтэй хамсах төвтэй тэгээд ус
зөвхөн шалтгаан гэдэг 5 жилээр дижитал болсон байгаа. Тэгээд одоо энэ болохоор манай байгууллагын мэдээлэл зөвлөж явах хэрэгтэй авсан дөрөв. Энэ болохоор манай мэдлэг бодлого болон манай бид мэдлэг бодлого болон дээрээ та бид яг тавьчих тэдний өөрөөр төлөв юм байна. Алдар төсний United гурван уснаас үүдээ мөн голуудын мэдээлэл усны гайхамшиг гэсэн мэдээлэл байна. За мэдээлэл чинь үү? За дахиад тод хэлээ. Тэр худалдаж авах мэдээлэл байна уу? Сайн анхаарч байгаа. Манай болохоор та бид усаа яг тавьчих тэдний өөрөөр төлөв байна. Алдар төсний 80% нь уснаас үүдээ мөн голуудын мэдээлэл усны гайхамшиг ус бидний авралын утыг дөрөв сэдв байгаа. За энэ дөрвөөс алийг намаар наах уу? За хэлээ. Ус бидний авралын ад гэдэг чинь инкрилингийн баг авъя гинэ. За инкрилингийн баг. За гайхамшиг авъя гинэ. Хаана авралын ад гэж юм? Энэ гайхамшиг энэ тий. Энэ хоёрыг авъя гэж тэр хоёр юу өгөх юм шүү дээ чи. Энэ инкрилингийн баг хоёр скандал авах нь шүү. Хоёр мэдээлэл авч байгаа чинь. За. Энийг явуулсан тань юу уутан даа хийе гэж байсан баггүй. Маахгүй байсан. За. Хоёр скандал авсан. За анх дээр. Энийг тэрээд зүгээр юу руу байж мэдээ бүтээ. За анх дээр. Бай. Усны бохолдод усны нууц, усны сонин чанар, хүний бие, усны эдлэх хөл, усал хүнийг эрүүл байлгах чадвар, хүн багш гэсэн 8 дэглэлтэй байна. Энэ болохоор бидний мэдээлэл тусдуулж байгаа гэсэн зүйл. Энэ болохоор усны талбай мэдээлж байгаа. Ийш анхаарал. Ингүүн мэдээлэлтэй хайж байгаа. Энэ болохоор машина хүлээгээд зураг авах үзэг. Энэ болохоор бидний бүтээл зурвал маш их. Энэ болохоор усныхаа мэдээллийг хайж байгаа. Ингүүн усныхаа даалгаврыг хийж юм. Даалгаврыг нь хийлгэж юм. Энэ болохоор бүгдээрээ машина хүлээгээд зогсож байгаа. Энэ болохоор бид нэр усны үйл дүрийн гадаа. За заах мэдээлэл ямар мэдээлэл байна? Мэддэг. Усны тэмшүүлэгч, усны зардлын бүхий имлэг байна. Усны ус тэмшүүлэгч, тэмшүүлэгч. Өглөө усуух эрүүл мэндэд тустай юу? За хаалтаа сонсч байна. Тэгээд та үүнийг анзаарсан уу гэсэн. За ийм сэдвүүд байна. За энэ мэдээ бүхий алийг аммаар байна. Та үүнийг анзаарсан уу? За та үүнийг анзаарсан уу гэдгийг авъя гэж. За энэ ануучгийн баг нэг юу авчих өгөө. Нэг стакан усаар зааж байгаа шүү дээ. За нэг танаа мэдээ бүхий болгох юм руу. За өөр авах байхгүй. Танаа багын судалж авах байхгүй. За байхгүй. За анууч. За сайн байна. За бүгдээ ханы сонингоо сайн бүтээлээ тийм ээ. За мэдтэйгээ сайн худалдаалаа. За хиний баг айгу одоо стакантай ус авсан байна. Тоолоодгоо. Ануучгийн баг хин байна. 3 байна. За тэр Дөрөв манай танаа 4 бараа юу? За танаа 4 хэд байна уу? 4. Энэ 3 баг энэ хүмүүсийн баг суулдаг баг. Авьяас баг 4 скандал авсан. За энэ хиний ануукгийн баг 3 скандал баг арай жоо нэгээр дутчихжээ. Амч цангах юм биш үү? Өшөө дахиад зөндөө гой мэдлэг орж ирэхгүй бол за яа. За одоо бүгдээ ингэж багшлаа. Багшны нэг юу энийг цаас тавьсан байгаа заа юу. За тэгэхээр энэ цаасан дээр багшны гэрээ даагуулсан усны тухай юу хийж бичээд ирсэн байгаа шүү дээ. Дагуу бичдэг. Шүлэг. Тэгээд юу? Үстэй бороо. Тэгээд ойлсог. За тэдний энэ дээр цаана.
За. Юу? Тэг. Заавал намаа. Үгүй тэрийг үгүй яа. Тэг өөр шууд Ось харцаад уншчихлаа. Харцаад уншчихлаа. За хамгийн гоё шүлэг нэг апат гоё шүлэг нэг уншиж баг болно. За хамгийн гоё зургаас онцгой нэг уншиж хамгийн буруу нэг уншиж. Энэ Чи яаж хав энэ шүлгүүд дээр ингээд тавьчихсан юм. Аа босоогоо. Чиний энэ бол ой яагаад таа. Би өөрөө чигийг энэ дээр хийж байгаа би таа. Юу шийдэх байх вэ? Сая ийшээ өөрөөх
бол бидний байнгын хэрэглээ. Уусыг аюултай шугам өгч хэлтэй. Усыг байрлахгүй энэ чигээр явсаар байвал 2007 онд маш хэцүү амьдрал болно. Жишээлбэл арьс үржиж хамаг бас хөгөөж 10 настай 20 настай нэг харагддаг болно. Дээрээс нь хамтран байгууллагууд ажиллаж хамаа ус боловсруулж ирсэн аргачлан газар нутгийн орнууд хөгшин хүүхдэд амуулзаа өгсөн ч 7 хоног нэг л аяг ус өгдөг. Тиймээс та бүхэн усаа хайлаарай. Сэгийн бол зохион бичдэг байж шүү дээ. За санаад маш их. За баяр гоё. Завсан задгаа бүхнээр зайг уудаж яадаг тэр юу вэ гэж. Усыг гой цогцсон байх уу? Тийм. Масаа юу вэ? За энэ гэж. Хатан дөрөвдөг хүүтэн хөлдөг тэр юу вэ? За гой цогцсон байх тийм. За энэ юу вэ? За энэ чинь юу гэж. Ус шараа баярлуулсан ихний гарууд Оо маш гоё. За шийдвэр өгч. За хамт тусаа. Гайхамшиг тус гайхалтай хэрэглээ ил чидийн юм шиг язглаа. Өө болон цангаатай нь чимэг болгож бэлдэж ирсэн. Тэр усыг бид өн зүүн дотор амьддаг. За Оо гавбэргүй гадар тавхгүй тэр юу вэ? Оо сайн байна. За шийдээ юу юм? За шийдээ уншаа. Цэнгэл байгаа тус цэцэг навчис ус хэрэгтэй цэлмэг байгаад ус тустай цэлмэг орчлонд тунлаг ус хэрэгтэй. За сайн байна. Маш гоё. За яваа байна. За би Монгол хэлний хичээлдээ за хаач өгдөө миний өгдөө нааш. За Монгол хэлний хичээлдээ бид дүүрэг зохиогыг үзсэн билүү? Шүлэг зохиогыг үзсэн билүү? Үзсэн. За энэ зохиогыг үзсэн тийм ээ? За ингэж багш Монгол хэлний хичээлдээ энэ ус бидний сэдвийг бид өсвөл тайлбар явуулж байгаагаа 90 даалгавар та нарыг ингэж ертөнцийн 3 аясаа шүлэг ингээд зохион бичлэг хийгээд ирсэн маш гоё. Маш гоё зохиож ирсэн байна. Маш сайн. Миний хүүхдэд бүгд гоё шүү дээ. Гоё аяцх зөөрөгийг маш гоё зохиодог болсон байна шүү дээ. Маш гоё зохиосон байна. Надад ч айгүй гоё таалагдсан. Бүгдээрээ гоё таалагдсан. Маш сайн байна. За одоо багш зургийн хичээлдээ бас нэг багаараа нээж байгаа нэг даалгавар өгсөн байна. За юу одоо усыг нөгөө бохирдуулж яагаад болохгүй юм бэ, тийм ээ? Эсвэл бүр гоё талаас нь усыг яаж хамгаалах хэрэгтэй юм бэ? Энэ талаас нь ингээд зурд үзхийгээд ирээ гэсэн. Баг болгоноос нэг сайн талыг харуулад нэг муу талыг харуулад нэг зурд үзхийгээд ирээ гэсэн. За тэрийг гараад зурд хүмүүс нь тайлбар хий. За барай. За энэ ингээд. Наач. Чиш ингээд. За мапэна. За гараа. За минь. За тайлбар яагаад энэ зурд үсээ яасан сайн тайлбарлаа бүгшин харуулж байгаа тайлбар. За ингэж байж байгаа. За
Цэглмаа чи ямар баг вэ? За сурлаг багыг цэглмаа. За тайлбарлая. Манай би болохоор усын ингэж хамгаалж хайрлах болж юм байгаа. Тэгээд энэ хүмүүс усаа хайрлаж тэгээд өөрөөсөө хог хайхгүй хогоо самдаа тэмхэн байгаа талаар. За тэгээд энэ маш гоё байгальтай энэ. Ийм гоё байгалийн донд ийм гоё цэвэрхэн зинхэг ус байж байгаа талаар яг зурсан байна юм. Гоё ээ. За тэр гоё нэг хатчих байдаг. За хүсдэг бас энэ сурлаг багыг хүсдэг. Би болохоор усыг хөрдөөж болохгүй гэсэн талаас нь зурсан байгаа. Би болохоор гол руу орчиж хүмүүс уснаа хог хайж уснаа усын ойрцоо бийж усан уцаа угааж уснаас олноос хөрөнд тус хийж машин угааж болохгүй. За энэ байгалыг одоо энэ талаас нь яг бохирдуулж болохгүй гэдэг талаас нь ингэж зурсан гэж байна. Энэ таалагдж байна. За атом мада усан дотроос оруулж болохгүй гэж яасан бэ тийм ээ? За сайн байна. Хаалгүй ингээд орчдөг. Хэрвээ карантин усаа хаалгүй болох юм бол тэр карантин уснаас нь дусал болгоно өөрийнх нь уснаас төлж исэн мөнгө нь урсдаг. Мөнгө нь ингэж болсон юм байна. Энэ карантин усч тийм ээ? Дараа нь ойрч чараа хэрэг харахгүй. Энэ дандаа мөнгө тусч шүү дээ. 1000 төгрөг, 500 төгрөг, 300 төгрөг тусаад байна. Хэрвээ карантин усыг ингэж хаахгүй олчих юм бол ингээд мөнгө чинь устай адилхан яах нь урсаад байна шүү дээ. За маш сайн урсан байна. Сайн байна. За чи наач. За тийм анаа Усын дөрөвдөө тавьсан. Би нэг усын нэг суудус нэг асахгүй. Би нэг годны ээлж энэ нэг модуль хийж. Би нэг усны ээлж нэг би усын нэг гол зүйл. Усан хараа маш сайн урсан. Энэ усан ингээд өөрчлөлт нөр сууд усаач болохгүй манай Монгол ардын уламжлал явсан байдаг шүү дээ тийм ээ. За бид нар бас нэг өөрөөр хэлбэл үзэн. Тэгэхээр энэ усны ойролцоо байгаа энэ модыг тайлж болохгүй гэж тайлж өгөөж. Тэгвэл ус чирэгдэг тийм ээ. За энэ усны бас ойрхон юм нойлж олон юм байж болохгүй гэж юм. За энэ яг усанд бас уцаа яг угааж цэвэрлэж болохгүй. Энийг нөө гэсэн юм байна. За сайн. За чи маа. За Хог хайж байгаа тэгээд гол хог хайж байгаа тэгээд бас энэ машина гол угааж байгаа тэгээд гол хог байж болохгүй машина голын усанд угааж болохгүй гэдэг талаас нь байна. За сайн. За маш сайн. За одоо хүүхдүүд наашаа анхаарч байна. Багшны усны тухай жоохон юу болсон? Өөрөөр мэдээлэлтэй нэмээд замж та нарын тулгуур мэдээлэлтэй байгаа. Жаахан юм хичээл мэдээлэл байгаа. Эндээ анхаарал. За нэгдүгээр нь юу гэж заах шээ? Усны За энэ багш нь өөр Монголын усны газрын ус газар доор ус цэвэр ус гэдэг юугаар хийсэн энэ компьютер таньж өгч чадахгүй байна. За дараагийн хавц. За энэ юу гэж 2011 онд зохион байгуулсан улсын усны тоо бүртгэлийн ажлаар манай орн нийт 6095 гол хориг
Удлаг 135 жижиг нуур, 8970 булаг шанал, 265 гаруй ангаах үйлчилгээтэй ашаа ус цэвэрлэх байгууламж 66, услалтын систем 102, усан сан 84, усан цахилгаан станц 14 тоологдсон байна. Харин манай Орхон аймгийн хэмжээнд нийт 9 гол горих, 4 нуур цөөрөм, 30 булаг, 9 усан сан, 3 услалтын систем, 3 цэвэрлэх байгууламжийг бүртгэсэн байна гэж. Манай Орхон аймд ус их вэ бага байна уу? Бага шүү дээ. Манай Орхон аймд хэдэн километрийн цаанаас авдаг гэж та сонсноо? Хэдэн километрийн цаанаас? 60 км. Тэгээд хамгийн их үн өвтөлтөй уулздаг газар манай Орхон аймгийн хүмүүс гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар усаа яах вэ? Хайр гэж хэмжиж явах хэрэгтэй юм биш үү? За дараа нь усны физик химийн шин чанарын тухай энгийн ойлголт. Та нар нөгөө том ангид орохоор физикийн хичээл үзэн, химийн хичээл үзэн. Тэрнээр энэ усны тухай ингээд дэлгэрэнгүй сайхан юм шин чанар юмнуудыг үзсэн нь шүү дээ. Гэтэ бид нар хүн байгалийн хичээлээр бас үзсэн тийм ээ. Усны 3 төлөв үзсэн билүү? Ямар төлөвтэй байдаг вэ? Ус хатуу, шингэн, нодлын үзсэн байгаа тийм ээ. За энэ бас усны физик шин чанар гэдэг. За хүн байгаль болон хүний бие махбодод үзүүлэх усны нөлөө бай. Энийг та нарын цуглуулсан мэдээлэл дотор бас байна лээ тийм ээ. Хэрвээ энэ арга энийг бид нар түрүүний мэдээлэл дээр энийг яг үзчихсэн шүү дээ. 20 удаа ойлгоход яадаг гэсэн. Хүний ам хамаар яадаг гэсэн. Тэр ус дутагдахаар яадаг гэдэг хамгийн энгийн ойлголт нь та яаж мэдж болно гэлээ. Хүн ус дутагдахаар гарын айс яадаг гэсэн. Тэгээд яа мөр устэй тэгээд хаврын гэсэн тийм ээ өрөөд яадсан. Хаврын гэсэн тийм ээ ингээр ус дутагдана гэсэн. За энэ хараа Энийг би та нар бас энийг цуглуулж ирсэн байсан. Ясан гэхэд хэдэн хувийн ус идэх вэ? Тусам өөр тавилан 80 30 эсвэл гэдэг чинь 90% ингээд ус идэх. За ус хэмнэл энгийн аргууд гэж. За энэ бид нар нэг эрүүл мэндийн хичээл нэгдүгээр ангидаа үзэж байгаа. Бүтээлчэг усаа дэд сэдвүүд хуваасан уу? Хуваасан. За ямар дэд сэдвүүд хуваасан? Усны хэрэглээ, усаа хэмнэлцгээ, усны бохирдол, усны нөөц, усны сонин чанар, хүний биед усны эзлэх хөв, ус л хүнийг эрүүл байлгаж чадна. Хүн ба ус гэсэн 8 дэд сэдвүүд хуваасан. 8 дэд сэдвүүд танаас чинь багийн хэдэн гишүүнтэй вэ? 9 маш олон дэд сэдвүүд хуваасан байна шүү дээ. Маш сайн байна. За танай багийнхан мэдээлэл солилцсон уу? Солилцсон. За хамгийн сонирхолтой мэдээлэл нь хэнийх байсан? Алтан шагаа ямар мэдээлэл авч ирсэн? За алтан шагаа хэлтэй явж та. Ус л хүнийг эрүүл байлгаж чаддаг. Ус л хүнийг эрүүл байлгаж чадна гэсэн мэдээлэл олж ирсэн юм байна шүү дээ, тийм ээ. За наад дотор чи хамгийн хүнд хэрэгтэй сонирхолтой найл байна уу? Энэ хүний ингээд аль суурьаас тэгээд сайртах, хатуурах, гар харах тэгээд тийм ус баг уснаас шалтгаалдаг. Та нарын гар заримдаа сайртсан байдаг шээ, тийм ээ. Уруулч омголтцсан. Тэр юунаас шалтгаалдаг гэж байна уу? Уснаас шалтгаалдаг гэж байна. За энд тэр хэний юу бас их сони юм шиг харагдаад байна надад. Бат оргилынх. Бат оргил болохоор юу гэнэ? За хэлтэй. Ба ус. Хүн ба ус гэсэн юу болж ирсэн юм байна, тийм ээ. За хүн ба ус гэсэн юм. Энэ хараа хүүхдүүдэд айгүй сонирхолтой. Энэ хүүхэд нөгөө эхийнхээ хэмлэлд бий болдог шүү дээ, тийм ээ. Яг тэр үедээ 95% нь ус идэг гэж шүү дээ. Тэгээд дараа нөгөө нэлх хүүхэд байна, тийм ээ. Нэлх хүүхэд ингээд нэлх хүүхдэд 80% байдаг гэж байна. За тэгээд залуу хүн байна, тийм ээ. Залуу хүнд болохоор залуу хүний 60% ус эзэлдэг гэж байна. За хөгшрөөд ирэхээр 50% болсон байна. Энэ хөгшрөөд тусан усны эзлэх хувь нь яасан байна уу? Багсан байна. Энэ бас их сонирхолтой мэдээлэл байна шүү дээ. За бүгдээрээ энэ жижигхэн ном энтрээ хийгээд байжээ. За яа. Жижиг нөгөө бяцхан номоо хийгээд ингэ байжээ. За одоо танаа баяр цахлаг юм ба. Баяр цахлагын баг чи ямар хэлтэй баг вэ? За сурлаг баг дэд сэдв хаваасан уу? За хаваасан харагдаж чи тийм. За ямар дэд сэдв хаваа? Танаа сонирхолтой гоё хийсэн биз дээ. Таны гоо сайхан усны үнцэн, усны эрүүл ахуй, цэвэр ус эрүүл мэнд, ус гэж юу вэ? Хамгийн том далай гэсэн. Далай. Хэдэн дэд сэдв хаваа?
7. За яг энэ дэд сэдвийнхаа дагуу материалаа мэдээлэл цуглуулж ирсэн үү? За мэдээлэл хоорондоо ярилцсан уу та нар? Ярилцсан. За хамгийн гоё сонирхолтой мэдээлэл хэн авчихсан бэ? За ангисуур ямар мэдээлэл авчихсан? За ангисуур хэлээд та. Би болохоор ус зэрүүл гэсэн. Тэгээд хамгийн чухал нь юу вэ наадахлах чинь? Юу гэж ойлгосон чи? Хамгийн чухал нь юу юм бэ? хүний бие махбод ангаах зохистой уснууд ашаан гэдэг. За ус бол аршаа хүний бие яг ангаах яг зохистой гэж. Тэр дээр та нар мэдвэл чухал нэг маш чухал нэг мэдээлэл шүү дээ. Тэр араа ер нь хүн өдөрт 2 удаа тус 3 минут шүтээ угаадаг гэж бодъё гэж байна. Хараа энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутам 5 литр ус гойжуулдаг гэж байна. Ийм ус гойжуулаад байдаг юм байна шүү дээ. Тэгвэл энийг та нар хэмж болох нь уу? Болоо. Яаж хэмнэх вэ? Аягаад усаа босч байгаа балгаад ууж болох юм байна тийм үү? За маш сайхан мэдээлэл цуглуулсан байна. За бүгдээрээ мэдээлэл хоорондоо солилцоод өөрийнхөө цуглуулж ирсэн мэдээлэл хоорондоо солилцоод уушаад тэгээд яг чухал гэсэн мэдээлэл наад доор нь ингэ зурцсан биш үү? Тэмдэглэсэн тийм ээ? Тэрийг нэг бусад найзуудтай хийж өгөөд эсвэл материалаа солилцож авч байгаа тэмдэг дээр тэмдэглээд авах нь шүү. За юм. За танаа баг. За танаас чи ямар байна вэ? За хүмүүжлэг. За усаа дээд сэдв туваасна уу? За ямар дээд сэдв туваасан? Усны нөөц ус хүний эрүүл мэндэд ямар ашигтай вэ? Усыг яаж хэрэглэх вэ? Хэр их ус уух хэрэгтэй вэ? Усны хэрэглээний талаар. За усны нөөц эрүүл мэнд яаж хэрэглэх вэ? За эрүүл мэнд. Танаар ер нь нөөц эрүүл мэнд хэрэглээ 3 талаас нь яасан юм байна да. Энэ хоёр дээд сэдвийн чинь хоёр нь болохоор давхцсан юм шиг байна. Энэ хараа. Усны хэрэглээ, усыг яаж хэрэглэх вэ хоёр чинь нэг сэдв биш үү? Энэ нэг сэдв. За энэ хараа. Усны хэр их ус уух вэ? Ус хүний эрүүл мэндэд ямар ашигтай вэ? Энэ хоёр чинь бас эрүүл мэнд талаас нэг сэдв байна. Танайх болохоор одоо дараагийн нэгдүгээр өдөр төсөл ажлын хичээл орно шүү дээ. Танаа арай жоохон мэдээлэл жаахан дутуу долимог цуглуулсан юм шиг санагдаж байна шүү. Тэгэхээр танайх мэдээлэл дахиад багийнхантайгаа ярьж агаад дахиад жоохон дэд сэдвээ өшөө жоохон юу яа. Өшөө жоохон олон болох заа юу. Олон талаас нь судлаад тэгээ нэгдүгээр өдөр хичээл ирэхдээ дахиад жоохон дэлгэрүүлээд ирээрэй мэдөө. Танайх арай жоохон дутмаг байгаа байна. За тэгээд ер нь бол би танд дөрөвний хичээлээр юу яасан шүү. Ус гэсэн сэдвээ зохион бичгийн хичээл ирээ гэсэн тийм ээ. За тэгээд шүлэг зохиогоод ирээ гэсэн. Тэгээд ойсоо зохиогоод ирээ гэсэн. Тэгээд ертөнцийн 3 бас зохиогоод ирээ гэсэн тийм ээ. За тэрийг багтаа солилцоод уншиж үзүү. Хамгийн гоё шүлгийг хэн зохиосон бэ? Танаас жишээлбэл хэн бэ? Танаас хэн бэ? Танаас хэн бэ? Танаас хэн бэ? Одоогийн байдаг хэн бэ? Зулаа. За танаас хэн бэ? Хамгийн гоё шүлэг зохиосон. Асуугаа. За танаас хэн бэ? Мен даа. Танаас батарейд танаас хэн бэ? Цог учирлаа. Шүлэг зохиосон юм. За одоо тэгээд энийгээ дахиад дараагийн нэгдүгээр өдөр өшөө явах уу? Сайжруулаад тэгээд чэйслээд ирээ мэдөө. Нэгдүгээр чэйслээд ирээ. Чэйслээд ирэхэд чи би уншиж үзсэн шүү заа юу? Уншуулаад үзсэн. За тэгээд одоо бас өнөөдөр 5 өдөр байна. Дахиад 1 2 гээд 2 өдөр хагасаа 2 өдөр амар тийм ээ. Тэгээд нэгдүгээр өдөр ирнэ. Нэгдүгээр өдөр төсөл тестийн бид нар цуглуулсан мэдээлэлээр одоо яах вэ? Цуглуулсан мэдээлэл бүгдээр батгаад ярилцаад тийм ээ. Тэрүүгээр юу гарах вэ те? Юу гарах вэ? Нэгэн ном гарах. Өөр юу гарах вэ? Нэгдээ дүгнээ тэгээ ярилцсан тийм ээ. Өсөлтөө хэр ингэж ойлгосон. Хэр зэрэг мэдээлэлтэй болсон гэдэг. Тэгэхээр өшөө дахиад мэдээлэл. Одоо өөртөө цуглуулад авсан мэдээлэл өөрөө мэдчихэж штэ. Тэгээд найзтайгаа солиод аваа явуулаа тийм ээ. Би чиний энэ сэдвийг чи уншчихээ тэгээ хоёулаа солиё гэдэг хоорондоо солилцоод мэдээлэл солилцоод аваа явж байна. За юу. Авч яваад тэгээ гэртээ дахиад судлаад тэгээд ингээд нэгдүгээр өдрийнхөө хичээл сайн бэлдээд ирээ. За юу. За өөр багшаасаа асууж авах юм байна уу?
Сайн байхгүй. За энэ бас Монгол манай Монгол улсын хамгийн хамгийн том нуур, хамгийн урт хоолой, хамгийн том мөрөн, хамгийн хүн нуур, за тэгээд өөр байгаатай хамгийн том мөрөн гэдэг хэлсэн те урт. Эднийг ингээд өөртөө бас мэдээлэл сурлуулаад ирсэн байна. Энийг болохоор багаараа нийлж аваад хийсэн. Тэгээд дөрвөн баг нийлж аваад хийсэн байгаа шүү энийг. Энэ дээр өшөө нэмэх юм байна уу? Бас заяа. Өшөө нэмэх юм байна уу? Энийгээ бас дахиад судлаад ирээрэй багийн хүмүүс. Өшөө бас нэмэх юм байна уу? Арай жоохон дутуу юм байж магадгүй. Дөрвөн биднээс уншаад үзсэн байгаа тийм ээ. Өөр арай жоохон дутуу юм байж магадгүй. За тэрнээс гадна багш нөгөө багуудад нөгөө ийм сэтгэвтэй зураг болоод ирээрэй гэсэн байна. Тэрийг бас интернетээс хайгаад олж ирээрэй заяа. Тэгээд дараагийн хичээлээр бүгдээрээ яг та нар гол гэж юу юм бэ? Тийм ээ, мөрөн гэж юу юм? Гол мөрөн хоёрыг юугаар ялгаатай бүрхрээ мэдхүү. Зарим хүмүүс бүрхрээ мэдэхгүй байна тийм ээ. Тэгэхээр багш нь зургийг харуулж байгаа энэ бүрхрээ, энэ одоо далай, энэ мөрөн гэдэг ингээ харуулаад үзүүлчих чаа. Тийм болохоор интернет руу ороод тэр зургуудаа ингээ нэг ийм цаасан дээр хоёр гарахаар ингээ зүгээр энэ юугаар биш, ботоогоор биш. Зүгээр өнгөтөр ийм цаасан дээр угаалгаад ирээ заа юу. За өнөөдөр гэрээ даалгавар ойлгосон уу? Ойлгосон. Тэгээд өөрийнхөө цуглуулсан мэдээлэл болон өөр сонирхсан найзуудаас авах мэдээлэл аваад хамгийн гол нь цуглуулсан мэдээллүүдээ сайн яг уншаад судлан заа юу. Сайн уншаад судлан. Тэгээд нэг өдөр хичээл аваад тайлбар хийнээс би одоо ийм гэсэн яг бүр сайн ингээ ярина. Яг өөрийнхөө үгээр ингээ яаж чаддаг. Тэгэхээр маш сайн уншиж явах хэрэгтэй, судлах хэрэгтэй шүү заа юу. За. Заахаас болов юматаа. Тийм ээ. За. Ингээд усаа хэмж угаахгүй бол зүгээр усаа гоож иж байгаа угаах юм бол хэдэн литр ус гоождаг гэлээ. Зөвхөн шүд угаах хооронд 20-30 литр ус гоождаг. Шүд угаах хооронд тийм ээ. За ийм ингээ агуулдаг тийм ээ. За энэ Эрдэнэ хотын хамгийн бидний энэ хийсэн төсөл дэсний хичээл явуулах бас нэг хүндрэлтэй асуудлууд бидэд бас тулгараад байгаа тийм ээ. Түрүү бид нар далах гэсэн сэдв ороод далханы үйлдвэртэй танилцсан боловч бас үйлдвэрүүд нь зөвшөөрдөг юм байлээ тийм ээ. Сая бид нар бас нөгөө усны нөгөө одоо бүр энэ цэвэрлдэг ийм үйлдвэрүүдтэй үзье гэхээр яасан бэлээ. Бас юу яах байлээ тийм ээ. Бас зөвшөөрөхгүй байлээ тийм ээ. Хүүхд бүлэг ийм газар үзүүлж болов. Тэгээ ганцхан бид нар говьд байдаг нөгөө Эрдэнэ тусаар очиж үзсэн шүү дээ тийм ээ. Тэрний чинь бичлэг багш нь хийсэн байна. За энэ Эрдэнэ хотын нөгөө гэр ороолын ус нь аргамж. За тэгээ Эрдэнэт ус гэдэг юм компаниуд ийм манай Эрдэнэтэд ажилладаг шүү дээ. Энэний тухай ингээд хэлсэн байна. За энэ гоё үг байна. Юу гэсэн бэ? Тэгээд та нарын багшийн энэ бэлдсэн хичээл та нарын цуглуулсан мэдээлэлтэй ямар байна вэ? Өөр юм ижил байна уу? Ижил аваад багт таарч аваад та нар маш сайн цуглуулж ирсэн байлээ. Маш сайн байна. За одоо бүгдээ наашаа бид нар бас багаараа түрүүний төсөл дэсний 2 дугаар цагийн хичээлээр юу яасан байгаа шүү дээ. Энэ манай Монголын хамгийн гэсэн мэдээллийг цуглуулж ирээд бас юм ханы сони хийсэн байгаа тийм ээ. Ханы сони хийсэн байгаа. За энэ Амгалан Баатар ханы сониогоо бичүүлсэн маш гоё нэр өгсөн байлээ. Унсан газар угаасан ус минь гэж. Бидний унсан газар угаасан ус минь аль юм? Ямар ус вэ? Монгол ус. За энэ Монгол улсын хамгийн гэсэн юугаар бидний бас энэ сони хийсэн байгаа тийм ээ. Энэ хамгийн том нуур гэсэн мэдээллийг хэн хийж ирсэн бэлээ? Энийг хэн бичсэн бэлээ? Энд дээр нэрээ бичээгүй. Минь дамаг хийж ирсэн бэлээ тийм ээ. Хамгийн том нуур гэж. Манай Монголын хамгийн том нуур энэ ус нуур юм байна. За дараа нь энэ хамгийн том мөрөн гэж. За энийг анар хийж ирсэн. Хамгийн том мөрөн аль ямар бүрийн анар эднэ? Хамгийн том мөрөнгийн тухай чи биччихсэн байна шүү дээ. Ямар бүрийн? Сэлэн. Сэлэн бүрийн. Сэлэн бүрийн. За энэ хамгийн урт голын тухай болон хийж иржээ. Манай Монголын хамгийн урт гол нь хаана гэж байна вэ? Ямар гол гэж байна вэ?
Болон чи энийг мэдээлэл бичиж ирсэн биз дээ. Энийг юу яасан? Хамгийн урд гол нь аль гол гэж байна уу? Ямар гол гэж байна уу? Өөрөө нэг дотоохын уншлагаар бичсэн юм уу? Орхон гол гэж штэ. Хамгийн урд гол нь ямар гол гэж байна уу? Орхон гол гэж байна. За хуудан энэ мэдээлэл энэ юм цуглуулж ирэхдээ яалтчгүй чи бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ доторхойгоо сайн яг нь анхаарч ойлгож явах. Бичих нь штэ. Зүгээр ингэж бичих юм уу? Тэгээд тэгэхээр чи өөрөө мэдэж аваагүй байх гэсэн үг шүү дээ. За инглишийн хамгийн өндөр хүрхрээ гэж байна. Хамгийн өндөр хүрхрээ хаана байдаг гэж байна вэ? Хаана байдаг гэж байна вэ? Инглишийн. Хөвсгөл аймагт байдаг гэж байна. Хөвсгөл аймгийн 20 дахь сардаг гэж байна. Сардаг давшдаг гэж байна. За 70 метр орчим өндрөөс урсдаг юм хүрхрээ гэж байна. За энэ хамгийн том мөсөн бол гэж байна. За энийг хин хийж ирсэн. Зулаа хаана байдаг гэж байна? Хамгийн том мөсөн бол. Хаана байдаг гэж байна? Хаана байдаг гэж байна? Энэ шүү дээ. Асрал тайрхан хинти хан цас мөнгө цас дуус гэдэг нэг биш. Энд байдаг. Энийг чи бас мэдлгүй яасан байна. За энэ хамгийн гүн нуурыг хийж ирсэн. Батарей дөө. За хамгийн гүн нуур хаана байдаг гэж байна? Өсвөл нуур гэж байна. Хамгийн гүн нуур, өсвөл нуур. За бүхрээ хэлсэн, гүн нуур хэлсэн тийм ээ. Мөрөө хэлсэн. За ийм хамгийн гэсэн ийм юмар бас сони хийчихсэн байгаа. Гэхдээ одоо энийг хичээлийн дараа дахиад бүгдээр уншаарай заяа. Бүгдээр дахиад уншия. Энэ уншиж хийж ирсэн мэдээлэлээ бас өөрөө болгож авах хэрэгтэй. Яг нэг 5 4-ний 5 өдөр хичээл аваад сарсаа мөсөн 2 өдөр яаж чанаа бас мартцсан байж магадгүй. Тэргийг дахиад сэргээ санаараа заяа. Дахиад уншаарай. Багш нь одоо энэ ч угаасаа гадаа ингэж байж штэ. Тэгээд нааш тийш явахдаа мэдээлэл аваад ингээ уншаад авахгүй. Тэгээ ийм гоё бас хамгийн гэсэн юмар бас мэдээлэл цуглуулад ийм ханы солио бид нар хийсэн байгаа. За одоо багштай ингэнэ хүүхдүүд. За бид нар төсөл байсныг хичээдээр ямар сэдв судлаад дуусч байгаа вэ? Уус сэдв. 3 цаг аваад судлаад дуусч байгаа тийм ээ? За энэ сэдвийг үзээд одоо юу мэдэж авсан бэ гэдгээр багштай хэлнэ. За гараа өргөөд ингээд цаана юу замбраатай ингээд багштай. За нэгдүгээр чинь юуны тухай мэдэж авсан хээ. За батаргыг хэлээд багштай. За усны бохирдлын тухай тийм ээ? За усны бохирдлын тухай. За бохирдол. За өөр. За батарей дуустай. За усны нөөц. Батарей дүүтэй. Сайн хэд дуусна бэ? Батарей дүү. Усны нөөцтэй тухай. За амтан байна. Ирүүл минь. Усны ирүүл минь. Усны ирүүл минь. Ирүүл минь. Тэгээд шууд хийж байгаа шүү дээ. Хинсийг хайлтад. За усны төрөл. Төрлийн тухай. За ус гоо сайхан ямар хэрэгтэй вэ? Ус гоо сайхан ямар хэрэгтэй вэ? За ямар хэрэгтэй вэ гэсэн. За чи бас надад хэрэгтэй. Гэсэн. За усны хэрэгтэй гэсэн. За хэрэгтэй яаж хэрэгтэй тийм ээ? Ус дэлхийд ховдож байгаа. Хэрэгтэй. Хадгалах. За ус дэлхийд ховдож байгаа. Хамгаалах яах вэ? За усыг хамгаалах. За Ганцхан дэлхийд яг уу. Тэгээд бидний амьдардаг дэлхийд тийм ээ. За өөр. За усны гадаад орны усны нөөц. За дэлхийн усны нөөц. Дэлхийн усны нөөц. За өөр. Усны нөөц. За өөр гэж юм байна.
За багш сонсч. хэдэн үсэн. За хүний бие хэдэн хувийг ус яг уу? Үсэлдэг вэ? Улаан баг ярьчих. Нэг амын тоос хоёул. За ингээд та нар зөндөө их юм юу мэдэж авсан байх. Тийм ээ усны тухай зөндөө их мэдээлэлтэй авсан байна. За тэгвэл багш нь ингээд зогсчээ. Ингээд зогсчээ. Та нар юу ягаараа? Ингээд зогсчээ. За ингээд зогсчээ. Та нар ингээд энийг харж байгаа. Өшөө өөрийнхөө мэдж байгаа нэ билүүлээ. Багш нь энэ чинь нөгөө үр дүн гэдэг мод цаасгсан байна. Энэ дээрээ сайхан усны талаар мэдэж авсан юм аа. Бүгдээ сайхан ингэж зурсаагаад байна. Бичээд. За ингэж. Байна. Айни. Эндээс хараад санаа авчиж байна ш. Тэгээ өөрөө нэмээд 이분이 저는 저보다 낚시에 하고 뭔가 저보다 진짜 어디 살아가 문제요. Yani doğru da yolu bitecekse bu tezden çıksarak çıkacak. 이 배터리도 켜서 있으면 이게 벤처도 있지. 나랑 벤처도 있다.
энэ 6 ам бүлтэй цаг хэдэн төгрөг болсон, жид хэдэн төгрөг болсон юм. Dos чим гэдэг. Нэрээ тавь шүү. Юу мэдээж авах бүгд мэдсээ байгаа цаа чи. Тэгвэл яг тийм бүгд хэлчихгүй тийм яг ашиглаж чинь ингээд чи. Тэгвэл яг одоо тэр яаж хамгаалах вэ гэх юм бидүүрээ тэгээд бичихгүй да яг бүгд болох. За болж гинэ үү? Нэрээ хэлчихээ. За болно. За одоо багийнхаа болдоо ингээ хураагаа тавьчихсан юм над үр дүнгийнхээ. Дараа нь бачны хурааж үзээд чигээд ингээ зөвлөгөө өгөөд тэгээ буцаад гадаа тавьцаа юу. Дараа нь нэмээд юу яа гэж бодно. Одоо ингээ цагтаа юм чинь хураагаа тавьчихсан. Яа. Өнөөдрийн төсөлт ажлын хичээлээр ус гэсэн сэдвийг бид судлаад дуусч байгаа тийм ээ. За энэ сэдвийг судалснаар та нар хамгийн гол нь юуг мэдэж авсан бэ? За нэгдүгээрт нь юуг мэдэж авсан бэлээ? За усны ач холбогдол тийм ээ. За хоёрдугаарт нь усаа гамтай хэрэглэх. За гуравдугаарт нь усыг хайрлан яах вэ? Хамгаалах тухай мэдэж авсан тийм ээ. Усгүйгээр бид байж чадах байлоо? Чадахгүй. Тэгэхээр усаа бид нар маш их хайрлан хамгаалахгүй бол болохгүй нэ тийм ээ. За одоо тэгвэл бүгдээрээ багш нар урд нь цаас тавьсан байгаа. Тэр цаасан дээр хүмүүст зориулаад уриалга бичнэ. За бичээд хоорондоо багаар ярьж хагаад. Энэ дундуур салангатай шүү дээ. Багцууд гэж
хоёраа. Шахаар хүндэсээ. Усаа гамтай хэрэглэв. Уран анхаарал. Одоо усаа гамтай хэрэглэв. 23 анхаарал хэрэглэж ирээд гоё. Томоор бичиж авах. Одоо улаан бичүү. Яг улааны бичээ. Тэр нь л гоё. Яг үгүй яг том бичиж. Усаа хоёраа. Усаа гамтай. Гээ. Усаа гэдэг улааны бичээ гоё л байна шүү. За танаа хайрсан юу гэж ачих гэдэг. Бичиж. Юу дээш юм.